Нэг барааг нөгөө рүү хөрвүүлэх бизнес хэрэгцээ гардаг жишээлбэл хайрцаг савлгаатай бүтээгдэхүүнийг задлаж ширхгийн код руу хөрвүүлэх, бэлэг боох, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шат дамжлага бүртгэх үед бараа хөрвүүлэх шаардлагатай. Dainsoft ERP системд бараа код хөрвүүлэх цонх үйлдэл байхгүй бөгөөд дотоод зарлага, дотоод орлогын цонхоор хөрвүүлгийг хийн. Нэгдүгээрт хөрвүүлэх өдрөөр дотоод зарлага цонхоор зарлага бүртгээд бараа материалын өртөг бодуулна. Хөрвүүлж буй бараа материалын тоо ширхэг оруулахаас гадна ямар бараа код руу хөрвөх, тухайн код ямар тоо ширхээр орлого бүртгэгдхийг дотоод зарлага цонхонд оруулах боломжтой. Хоёрдугаарт дотоод зарлагын бүртгэлээ хийсний дараа тухайн хугацаагаар бараа материалын өртөг бодуулаад дотоод зарлагын бүртгэлээс үлдэл дотоод орлого үүсгэх товч дарж орлого бүртгэнэ. Дотоод зарлагын цонхонд сонгосон тоо өртгөөр дотоод орлогын бүртгэл үүснэ, танд амжилт хүсье.